Барилгын чанар хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа. Аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдлөг болгоцгоё. Хамгаалтын малгай гэж юу вэ? Түүнийг хэрхэн ашиглах вэ? За хамгаалтын дуулга гэдэг зүйлийг олзаа гэдэг ажил эхлэх өмнө ажилтнанд бүрэн бүтэн байдлыг шалгана. Одоо өндрөөс биет унах, дээрээс биет унах юм цохиодох үед каск одоо хамгаалтын дуулга маань тухайн ажилтныг бол хамгаалж өгнө. Хамгаалтын өндрийн бүс гэж юу вэ? Хэрхэн ашиглах вэ? Одоо МОС мөн хатуу хаалтнаас бүсийг бол тухайн дэгээр дэгээцснээр тухайн ажилтан өндөрт ажиллах болон захын эзэлтээр ажиллах үед бол одоо ерөнхийдөө өөрийнхөө аюул ёсноос хамгаалж байгаа зүйлээ. Тусгай зориулалтын гутлын давуу тал юу вэ? Яагаад ашиглах ёстой вэ? За ажлын гутал маань тухайн ажилтныг бол хөл гар дээр хөл дээрээ хүнд юм унгаах бэртэг түүнээс бол хамгаална. Хамгаалтын бэлэг гэж юу вэ? Хэрхэн зөв ашиглах вэ? Хамгаалтын бэлэг бол тухайн ажилтан барилгын тод ажиллаж байгаа ажилтан хүн бүр хамгаалтын бэлэг зориулж үнсэн. Хамгаалтын бэлэг нь тухайн ажилд зориулж байгаа зориулалтаараа өөр байдаг. Мөн цахилгааных, гагнуурых, мөн зүгээр тухайн ажилтан зүгээр энгийн ажлын бэлэг гэж тустай ялгаатай байдаг. Тусгай гэрэл цацруулагчтай хантаац самцыг яагаад ашиглах ёстой вэ? Хамгаалтын хантаац маань бол тухайн ажилтныг бол ерөнхийдөө шөнө оройн цагаар мөн одоо ажиллахад өөрөө тусгай зориулалтын гэрэл цацруулагчтай мөн тухайн ажилтны одоо ингээд өөрийн хувийн мэдээлэл агуулгдсан ажлын үнэлгээтэй байдаг. Барилгын чанар хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа. Барилгын чанар хөдөлмөрийн аюулгүй байдлын төлөө хамтдаа.